Хэрхэн сумын 12 дугаар сургуулийн бага ангийн багш Жаданбаагийн Дарханд. Сайн байцгаана уу? 12 дугаар сургуулийн бага ангийн багш Жаданбаа өгтэй Дарханд байна. Миний бие боловсролын байгууллагт 18 дахь жилдээ ажиллаж 4 анги төгсөн одоо 5 дахь анги удирдан ажиллаж байна. Танилцуулгын бүтэц, багшлахын хөгжил, суралцахын хөгжил, сайн туршлага ба хамтын ажиллагаа. Багшлахын хөгжил чиглэлээр үндэсний хэмжээнд хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүй, сурагч төвтэй хичээл үйл ажиллагаа, онол практикийн 8 дугаар хуралд 5 дугаар ангийн процент бидний амьдралд сэдв дэлтгэлээ үндэсний хэмжээнд хилэлцүүлсэн. Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүй эрдэм шинжилгээний илтгэлээр 24-оос 26 онуудад дараах илтгэлийн сэдвээр оролцсон. 2024 онд эцэг эх ба багшийн оролцоонд суурилсан ангийн менежментийг сайжруулах нь 2025 онд эхийн орчныг өөрчлөн бичигтэй оюуны зураглалын аргыг ашиглах нь 2026 онд сурагчдын унших чадварыг эцэг эхийн оролцоотой дэмжих нь нэг хичээлийн хөтөлбөрийн уралдаанд багаараа хамтран амжилттай оролцсон. Аймгийн хөтөлбөрийн уралдаанд 5 дугаар ангийн 8 цагийн нэг хичээлийн хөтөлбөрт процент сэдвээр багаараа дэд байр 2 дугаар ангийн 8 цагийн нэг хичээлийн хөтөлбөрт англих өгөгдөлтэй ажиллах сэдвээр 4 дугаар байрыг тус эзэлсэн. Мэргэжлийн хөгжлийн бүлгийн хүрээнд судалгаад хичээлийг аймгийн хэмжээнд 3 дугаар ангийн багш нар танхимаар хөдөө сумдын багш нар Google Meet-ээр холбогдож нийт 32 багш судалгаад хичээлд оролцсон. Судалгаад хичээлийг 3 дугаар ангийн 4 бүлэгт 4 удаа зааварчсан. Хичээлийн судалгаа үйл ажиллагааны хүрээнд Баяндан сумын нийт 20 багш нар 4 дугаар ангийн хичээлд ажиглалт хийж хичээлийн дараа хэлэлцүүлгийг хараа менежеруудад нь зохион байгуулж багш нар хэлэлцүүлэгт олодтой болон цаашид засан сайжруулах санаагаа хуваалцсан. Ур чадвар уралдаанд English Reading Teacher 2023 хөтөлбөрт 3 сарын турш англи хэл дээр захим ном уншин сорил даалгаврыг тогтсон хугацаанд нь хийж гүйцэтгэсэн. 3 дугаар шат хүртэл амжилттай оролцсон. Зайн сургалт, туршлага арга зүйн сургалтад 4, цахим хичээл 15, ажлын хуудас 16 сургалтуудад тус хамрагдсан. Суралцахын хөгжил чиглэлээр бэлтгэсэн сурагчид тэмцээн уралдаануудад амжилттай оролцсоор ирсэн. Үүний хүрээнд зөв сайхан бичиг аяны үйл ажиллагааны бичих чадварын төрөлд анги хамт олноороо тэргүүн байр алдаагүй бичигдэн бичих чадвар төрлүүдээр тус шалгарсан. Суралцахын хөгжил чиглэлээр Taekwondo, Pumse, улсын аруу шалгаруулах тэмцээнд багаараа алтан медаль тэргүүн байр, Nomadic балет бүжиг, олон улсын балетын бүжгийн уралдаанд сурагч инхэнэрэл багаараа оролцож дэд байрыг эзэлсэн. Эдүүтийн хөтөлбөрийг 7 хоног бүрийн пүрэв гарагт тогтмол хэрэгжүүлж хийсэн. Мөн зүрх сэтгэлийн боловсрол 2 үйл ажиллагааны хүрээнд жимс хүнсний ногоогоор хялбар зууш хэрхэн хийх вэ? Үйл ажиллагааг зохион байгуулж 4 бүлгийн 118 сурагч 96 эцэг хасран хамгаалагчид оролцсон. Сайн туршлага ба хамтын ажиллагаа. Дорнотын багш 2023 аймгийн уралдаанд оролцсон чанартай боловсрол олгох, суралцагчдад тэгш боломж бүрдүүлэх, доктортой хөгжлийн боловсролыг дэмжих арга зүй, тэргүүн туршлагаа төвийн дэлгэрүүлж, шилдэг 10 багшаар шалгарч 4 дугаар байраар эзэлсэн. Сайн туршлага 2021. Математикийн хичээл 2-оос 5 дугаар анги хэрэглэгдэхүүнээр дамжуулан хүүхдийг хөгжүүлэх нь сайн туршлагыг орон нутгийн түвшинд төвийн дэлгэрүүлсэн. Тэргүүлэх багшийн манлайлал. Тэргүүлэх багшийн манлайлал сарын ажлын хүрээнд 1-5 жилдээ ажиллаж байгаа 35 багш нарт сурагчдын унших чадварыг хөгжүүлэх нь сургалт зохион байгуулж туршилгаа хуваалцсан. Мэргэжлийн хөгжлийн бүлэг үйл ажиллагааны хүрээнд 2026 онд 3 удаа, 2025 онд 5 удаа, 2024 онд 5 удаа аймгийн хэмжээнд үйл ажиллагаанд тус хамрагдсан.
Уг үйл ажиллагаанд хамрагдсанаар суралцгуй болон багшлагын хөгжилд ахиц гарч мэргэжлийн хүчлийн бүлгээр хамтран ажиллах соёлд суралцсан. Мөн 3 дугаар ангийн үеийн багаараа 2024 онд шилдэг үеийн багаар шалгарсан. Эцэг эх асран хамгаалагчтай хамтран ажиллах хүрээнд 1-р ангид эцэг эхийн уулзалт өдөрлөг 4 бүлгийн 152 эцэг эхэд зохион байгуулсан. Савсын аянд анги хамгаалалаараа жил бүрийдэг санаачлагтай оролцоор ирсэн. Хорвоо ертөнцийг цэцэгс гэрэлтүүлдэг бол хүний ертөнцийг хүүхэд гэрэлтүүлдэг.